동당차가는 호랑이온다고서 손이 침는 낼수댕등 비슈 이게 흘러가고 소리가 되겠지? 너를 되게 좋지 뭐. Үгүй ээ миний хөө. Өндөр гэгээ маань тэгж хэлээрэй гэсэн. Тай 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 ангэр шоо ирэхэд ардаа юугаа дагуулна вэ аяган чинээ дэлэнгэ чин нарын шоо хөхнүүдээ тагаа 이제 들어가 한번 аваа зүйлийн тийшээ солонго татсан байна. Дэлгээр зун болондоо дэлхийн агаарганда дэлэн хөхөн чинэндээ түүний хэн хөхөн вэ Энэ биний чин төлшөө их дүүтэй бузагнаарай ихэн болсон мал шүү чи нэр часарч яваарай Өндөргийн зануузрын тухай бид юу мэдэх вүлээ? Тийм ээ. Тэр ногоон дарих тэргүүт 21 дарих бас борхон тэр нь өөрийгөө орлсон. Азийн Микеланжело шүү тийм.
мөн соёмб тэмдэг. Тэр нь манай төрийн далбаан дээр залаатай байгаа. Соёмб бичиг гэж бас байдаг. Чухам тэр тэмдэгтэй ямар нэг сэжвэр холбоотой л байх. Хамгийн гол нь манжид оруулсан хүн шүү дээ. Давхиж очоод л дагаар орж гисэн. Тэгээд л бид харанхуйд умбасан да. 1921 онд сайн нэг юм гэгээ гарсан гэж байгаа. Тэгтэл тэр нь чи гэгээ биш байжээ. 90 онд бас гэгээ гарсан. За бас л биш болсон. Одоо 2051 онтой байгаа. Учир мэдэх хүмүүс Жанлав цогцол гэх шашны ном зохиосон гэж мэднэ. Халах ойрдын сонзонг дарах зорилготой бичиж. Нутгаар гаха манай танай гар талцах жалга дугны үзэл тэр үед ч байжээ дээ. Соёмбод агуу дайсныг дарж нүд цавчилгүй дархан улсаан 3 цагт бат хамгаалахын бэлэгдэл гэсэн тайллыг манай бэлгүүн номчин Эрдэмтэн Бямбангэрийн хийсэн юм а. Гэтэл Эренчунгай зохиолын бичсэн цогт тайж кинондан цогт тайжийн гарт алтан соёмботой туг атгуулж гаргажээ. Өндөр гэгэнийг төрөнгүүт бурхан болсон цогтойч 50 жилийн дараа зохиогдсон соёмбыг залаад зогсож байх нь гайхмаар. Уг нь Эрдэмтэн Эренчин 1936 онд Монголын шашны мэрэгдийн соёмб тамга болон үсэгт хийсэн өдий төдий тайлбарыг хүч тавин хөөцөлдөж хүрээний номч Аграмб омбожвар орчуулга хийлгэж авч байсан юм да. Харин тэр мэрэгдийн тайлбарын тухай хожимын бэлэгдэгүйш цэндийн даймдан сүрэн итгмэр тайлбар ховор байна дан шашны ухуулга гэж шинжлэх ухаан наука сэтгүүлийн 1944 оны дугаар 7-д бичижээ. Английн Сут Монгол Эрдэмтэн профессор Чарлз Боуден өндөр гэгэн занвазрыг буруутан муусан дэлхийн цорын ганц үндэстэн бол монголчууд өөрсдөө гэж дуулжээ. Соёмбын тухай бурхны шашны мэргэд машид нууц бөгөөд шинжлэхгүй бэрхийг үсгийн ёсоор тамгалсан Жамбал санжид хийгээд Галазагдагийн гүн утгыг нэгэн зүйлд хуйлруулсан бясалгал хэмээн өгүүлжээ. Жамбал санжид хэмээх энэ номыг өндөр гэгэн бүр 3 настай байхдаа бичиг үсэг цээжлэх тэргүүтэн огтоос үгүй ядлан бүтэн 2 удаа цээжээр уншсан бөгөөд энэ ном нь Галазагда буюу цагийн хүрдний сургаалыг агуулж байдаг очир төлөвний ёсны ном ажээ. Мөн мэрэгд богд тооны олон айлтварт цагийн хүрдний мөрийн гүн онсыг номлоогүй үгүй хэмээн давтан нотолсноос үзэхэд анх дугаар богд өндөр гэгэн занвазарж явсандан бодогдвэр бурхны шашны номын орой очир төлөвний ёсны туйлд хүрсэн гэгэнтэн байжээ. Түүний зохиосон Жанлав цогцол номч мөн л энэ цагийн хүрдний номлолын суут туйрвал бөгөөд мэрэгд хүний дотоод цагийн хүрдэн судал хий дуусал хямарсанаас гадаад цагийн хүрдэн нар сар мичид хямрах тул түүнээс гэтэл хин тусын тул зохиогдсон хэмээн айлтжээ. Тэгэхээр соёмб тамга бол жирийн нэг геометри биш шашны ном гэгч үл ухагдах тангад үгсийн суваа биш байх нэ. Үйлсийн хявцаа номын зөвцөөг алхаар давтсан өндөр гэгэн дотоод сэтгэлийн монхог хэлэнцгийг гэтлэгвэс гадаад цаг амирлан.
нэгэн домог. Халахын шүтэн очирдар бурхныг урлах үед дөрвөн хаан лам ноёд хорон суусны нүдний өмнө Зэс алдад тэргүүтэй эрдэнсийг хайлах цагт сайн болохгүй байсанд гаднаас шадар нэгэн бүсгүйг дахин дуудснаар тэрээр ирж зэс бэлгсэн сав дотор баруун гараан дүрж худгаад ёроолоос нь олон эрдэн базаж адгаад гурил мэт бутлаад сайтар хольсонд цудгуур маш сайн болжээ. Лам ноёд их бага бүгдээр итгэн сүсгэлв. Бүсгүй нэр налжурмаа хувилгаан дагн мөн байжээ. Анх дугаар богд өндөр гэгэн зан базараа халахын их шүтэн очирдар бурхныг урлаж байсан цаг хийгээд түүнээс урагших нэгэн 100 бол Монголын түүхийн хамгийн ээдрийтэй бэрх үеийн нэг билээ. Батмөнх Даян хааны үед дотоодод тогтсон харьцангуй эвээ эн хамглан 16 дугаар зууны сүүл хүртэл хадгалагдаж байсан ч гадаадад бол өмнөд хөрш Мин улсын аюул санал нэгэйхэн зурж намжаагүй. Түүнийг сөрөг тэмцэл огт тасраагүй явж иржээ. Дорн зүгт ирчтэй хүчрхэгжих манжууд, умар зүгээс төрж эхэлсэн орсууд, шинэ аюул дагуулахын зэрэгцээ тэдний улс төрийн бодлого монголчуудыг дахин эвдрэлзүүлж эхэлсэн юм. Сахарын лигдэн хаан Зевсгийн хүчээр Монгол торготныг нэгтгэхийг оролцсон ч манж болон тэдэнтэй эвссэн элэг нэгтнүүдтэй бот зохигдлоо. Тэрээр ёс төдий болоод удсан Монголын хаан хэмээх цолыг зүүсэн сүүлчийн хүн болж түүхэнд үлдсэн юм. Монгол үндэстэн тэсжүүлдэх эсэх нь туйлын бүрхэг болоод байлаа. Манж болон Мин гэдэг хоёр улсын улс төрийн гадаад бодлогын том хайчингуулд бол монголчууд орсон юм. Яг орох үедээ өөрсдөө дотооддоо хагаралтай, бутралтай хааны эрх мэдэл нь ингээд хязгаарлалт бол олчихсон. Эрх мэдлийн төлөөх одоо улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн дунд хагарал бий болчихсон. Иймэгзэгтэй үйл дээ. Тэгэхээр энэ зэрэг зэвсгийн хүчээр эвийг бий болгох гэсэн оролдлого энэ бүтэхгүй байх явцын хажуугаар энэ эв нэгдлийг бий болгох Монгол тоорхотны оюун санааны болон улс төрийн эв нэгдлийг хангахны гол хүчин зүйл бол энэ шашин юмаа гэсэн энэ үзэл бол нэлээд хүчтэй болсон юм. 17 дугаар зуунд монголчууд маш олон одоо лалын шашин, за хятадын одоо күнзийн суртал олон зүйлд нэвтрэх юм боломж бол байсан. Гэхдээ Хөхнуурын монголч, Шинжааны монголч, Халимг ижлийн монголчууд ч, Ордууд ч, за Таган Туваагийн хотгойдууд, Бурятын байгалийн бурятууд, Бараг зүүн одоо тэгэд өвөр Монголын нутагт байгаа монголчууд ч бүгдээрээ нэг үзэл санааны тулгуурыг бол авч ирсэн. Нөгөө талаас Монголыг удирдах байсан Чингис хааны шууд угсааны Алтан гургийнхан голлох үүрэг гүйцэтгсэн. За гэхдээ энэ бол хоорондоо хэдийгээр зөрчил тэмцэлтэй байсан ч гэсэн бурхны шишнээр бол эднэр нэгдэж чадчихсэн. Бидний нэгэнт ойлгож заншдсан нэг зүйл байдیں۔ Шашныг манжнаар дэлгэрүүлсэн гэдэг юм үзэл. Харийнхан монголчуудын нөгөө догшин баатарлаг энэ үйл явдлыг зогсоох, эрчүүдийг номхруулах үүднээс өөрийнхөө одоо гадаад улс төрийн бодлогод ашиглахын тулд шашныг Монголд хүчтэй дэлгэрүүлсэн гэж нэг үзэл социализмын үед атсуусан л да. Тэгэхээр энэ үзэл одоо ч хэвээр байна. Гэтэл үгүй. Монголчууд өөрсдөө энэ шашныг авчирсан. Тэр байтугай манжи их үеийн хуульдж байж байгаа шүү дээ. Манж нар бол Монголд энэ шашин дэлгэрхийг хорж исэн. Тэр байтугай нэг хэд сүмэд 40-оос илүү тооны лам нар сууж болохгүй гэж өөр тоогийн нүртэл зааж хоригдж исэн. За дээр нь одоо сүм хэд барих эрхийг нь бол манжи хаан сүүл өөрөө гартаа авсан жишээлбэл.
1640 он хүртэл бол Монголын томоохон нөлөө бүхий ноёдуудын дэргэд бол төвд лам нар сууж ирсэн. Ихэнхдээ. За энэ төвд лам нарын одоо тэр үүргийг бол 40 оноос хойш энэ өндөр гэгэнийг тодруулснаас хойш бол Монголын одоо жалхан цутгтын, ялгуусан гутгтын, заян гэгэний анхны дөрүүд бол бүгдээрээ одоо Монголын өөрсдийнх нь одоо утга туйлгаадууд бол тодорч гарсан байсан. Хааны эрх мэдэл өгөө болоод за улс орны нэг өмнөд хэсэг нь бол харийн мэдэлд ороод өөр Монгол бол манжин иргэшээлд дагаар орохоо илэрхийлжлээ шүү дээ өөрсдөө сайн дураар. Тэгээд тэднийг зогсоох энэ манжин төрөмгөөллийг зогсоох, манжтай харьцах, тэмцэх эсвэл эвлэрэх. За гэтэл яг одоо хойд зүгээс энэ Оросын хаан засгийн хэлийн хүрээгээ тэлэх энэ Сибирийг эзлэх үйл ажиллагаа хүчтэй болоод эхэлсэн. Монголда тулаад ороод ирчихсэн. Тэд нартай бас хэрхэн харьцах, хэрхэн одоо дайдах найрамдыг зохицуулах асуудал бас хүнд тулж болж ирсэн. Тэгэхээр энэ дунд одоо хамгийн гол нэгдлийг авчрах энэ явц бол одоо шашны нэгдэл, за түүний төрийн тэргүүн, түүнийг одоо тэргүүлсэн тэргүүн дээр ноогдсох болгохтой учиртай юм болох учиртай нэг юм цаг үе бий болцсон байхгүй юу ер нь. 1635 оны намар халахын түшээд хан гомбодорж хөл хүнд хандалж амсах хатнан эсэм мэнд амарч уулж шинэ хүнэн өлгөйдөн авах газар орон хайсаар урд нэгэн цагт Аптай сан хан төвдийн 3 дугаар далай лам нарын ерөөл учирлаар уулзаж шүтэн барилдлага сайтар жигдэрсэн орон хэмээн бэлэгдэн тэмдэг тавьж байсан нэгэн газрыг зорж ирсэн гэдэг. Тэр газар нь тэгтэл нэгэн цагаан жингэр 9 гөлгийн хамт хэвтэж байсан тул ихэд бэлгшэн сэтгэл шолоодож буудалсан байна. Ингээд эзэн Чингис хааны алтан ургийн язгууртан Батмөнх Даян хааны хүү Гэрсэнз Жалайр хон тайчийн удмын дээдэс Аптай сан хааны ач түшээд хан гомбодоржин гэрт 8 дугаар жарны насан төгөлдөр хэмээх модон гахай жил буюу 1635 онд Монголын 9 дугаар сарын 25-ны өдөр нэгэн хүү мэндэлсэн нь өндөр гэгэн Занавазар балай. Түшээд хан урд нэгэн цагт аглаг хэр газарт зүс сайтай ховрогтой таарч байсан бөгөөд хожим хаан хатан хоёул сонин гайхамшигтай зүүдэлсэн солонго гэрэл дэргүүдэн үзэгдсэний дараа хандаж амсах хатан хөл хүнд болсон мөн өндөр гэгэнийг төрсний дараа орхин явсан буурин дээр өвөл цаг батал сэцэг ногоо дэлгэрсэн гээд гайхан бэлэгтэй олон сайхан домог байдаг билээ. Харин энэ хүү мэндэлсэн газар нь 9 зүйлийн шид бүрдсэн 9 булаг ориглон байдаг рид төгс орон учраас 9 зүйлийн хөндий хэмээх алдрыг хүртсэн юм аа. Монгол төмний хувьд ариун дагшин ерөөл буян төгс энэ дээдийн оронд өндөр гэгэний эхээс мэндэлсэн мандаа толгой хүй цөглсөн газар нь босгосон өвгөн соврог живхнийх нь үнсийг асгасан цагаан толгой гээд эрхэм дурсгалууд цагийг гэтлэн оршсоор өнөө цагтай золгожээ. Гэхдээ энэ ариун газрыг нандинг хамгаалж нууцлан тойглож ирсэн итгэл шавнар байсан учраас л энэ бүхэн 6 жарны шалгуурыг даван туулж хадгалагдсан юм. Удмын хаан туг далбааг залж яваа энэ хүмүүс бол шавилан авгийн хан. Тэд өндөр гэгэний мэндэлсэн цагаас эхлэн үе дамжин энэ газар орныг сахиж ирсэн төдийгүй бэрх цөвөн цагтч номын уншилгын таслалгүй дамжуулсан түүхтэй. Тухайн үед өндөр гэгэнийг энд мэдлүүлээд түшээд ханыхан бол бас нүгээрээ намаржаад хойшоо хангааруугаа нутаг уцах болох
бол энд одоо мундаг одоо алхын одоо нэртэй сайн хааны өр садаас бол сайн хүү төрсөн. Энэ газар орны одоо үеийн үед одоо сахин хамгаалж хүн малын хөлөөс одоо зайдуу ингэж одоо дахиж хөтж явах ёстой гэсэн одоо үг дээдсийн дээдсийн захаасаар бол энэ чэнэ бол ах トゥ усээсээ ч юм уу албат иргэдээсээ ч юм уу хэсэг улсыг шавнар болгож үлдээгээд энэ газар орныг сахиж явах ёстой. Ингээд ариун дагчнаар нь хадгалж байх ёстой гэсэн захаасын үднээс бол энд хэсэг улсыг үлдээсэн байдаг. Энэ нь бол одоо манай удам содор юм аа. Түүнээс хойш одоо энэ өндөргөөний өвгөн сувраг дашхунгаад ижид хийд энийг бол одоо үе олон жилийн одоо сахиж хамгаалж хэлмэгдүүлэнд одоо өртөж ингэж явсаар өнөөдрийн одоо бас нэг сайхан цагтаа залгаад ингээд явж байгаа болсон та. 900 гэдэг сум маань 1932 онд яг энэ одоо улаан эргийн дэнж буюу дэлгэрхийн дэнж дээр одоо 32 онд байгуулагдсан. Энэ бол одоо Түшээд хааны намарж байгаа энэ дэлгэрхийн дэнж бол 54 онд нэгдэл нийгэм үүсч хөгжиж тэгээд бас газар тариалан аж ахуйн ажил эрхэлдэх болсноос хойш бол сумаан бол одоо зүүн хайрхныхаа хойдлын дээр сарын хөндий гэдэг газар сайхан газар бол одоо сумынхаа төвийг авчиж тэнд байгуулсан байгаа юм. Одоо тэгээд бол яг сум бол 9 зүйлээрээ явж байдаг. Дунд нь бол одоо бас нөгөө социализмын үед 9 зүйл гэдгийг нь бол өндөр гэгэнтэй холбоотой өнөс утгаар 9 гэдэг үгийг авч хаяад зүйл гэсэн нэрээр бол нэг хэсэг явсан. Тэгээд сүүлд одоо 90 оноос хойш 9 зүйл сум ингэж нэрлэгцээ. 9 зүйлийн хөндий бол энэ юм. 9 зүйл сум байгаа одоо тэр манай хойдлын зүүн хайрхны арын хөндий бол сарын хөндий гэдэг газараа. Шавилан овгийнхны энэ эрхэм нууц намтар мэт та бидний үл мэдэх олон нандин түүх өндөр богдтой холбогдсон оршиж байдаг билээ. Энэ бол их гэгэнтний Монгол түмний сэтгэлд гүн бат оршиж ирсэн их авшгаас нь үүдэлтэй билээ. Өндөр гэгэнийг мэдлэхэд хатан ихэн хөхнөөс сүү эсэ гарсан бөгөөд харин хатны бараа болооч 16 настай нэгэн охины хөхөө сүү орж шин нярайг тэр охин хөхүүлж торниуснаар өрлөг их авай ижи хэмээн нэрийдэх болсон байна. Өндөр гэгэн авай ижигийн эгчийнхэн хамт насан туршид нь хүндлэн асарч бүр даацсан хийд байгуулж өгсөн нь хожим их хүрээний өрлүүдийн болон шүтээний аймаг болон тэлжээ. Хөвөнийг төрөхөд ихэд баясан өөрийн цолноос гэгэн хэмэх алдрыг хайрлсан хаалгын өөр нэгэн хан гэгэн сэцэн шолой хүүг шинжлүүлэхээр хүн явуулсан гэдэг. Тэр шинжээч ирээд харж ханамгүй сайхан хүү байна. Ялангуяа мэлмийн уртлаг бөгөөд хар цагаан нь тэгш 10 зүгт нэг зэрэг харсан бурхан гэдэг мөн бололтой гэж хэлж иржээ. Сэцэн хан хөвөнийг биднийг удирдах чадах нэгэн сайн хүү хэмээснээс болон энэ бүх домог намтрыг дүгнэхэд Түшээд хан Сэцэн хан дэргүүтэй язгууртнууд Монголын төр шашныг хослон барих, Монгол түмнийг нэгтгэх оюун санааны удирдагчийг ямар их хүсэн хүлээж байсныг ойлгож болно. Өндөр гэгэн дөрвөн ойтойдон гэрийн бүслүүрээс бариж тойрон тоглохдон миний лам 3 цагийн бурхан бүлгөө номын хүр дээр уруулах нь ханцшгүй гихчлэн 8 шат зарлиг буюу анхныхаа номыг санскрит төвд 2 хэлээр айлджээ. Тэр жилийн түүнд овш санварыг хүртээж төвдөр ишид орж санскритээр Занавазар хэмээх алдрыг хайрлсан төдийгүй 5 дугаар Далай лам ловсон жамца түүнийг төвдийн цуутай гэгэнтэн Жавзан дарнатын хувилгаанаар тодруулсан байна.
Өндөр гэгэний урд өмнгийн бусад 14 дүрийг ч намтруудад тодорхой тоочин тэмдэглэсэн байдгийн дотор Бурхан багшийн 500 шавийн нэг лодой шүндүн намдаг Нагаржуна хотогтын 500 бандитагийн тэргүүн ронсом чойсон нарын цойлсон гэгэнтнүүд байдаг билээ. Занавазар хөө онцгой нэгэн болон торниж үеийнхэнтэйгэн тоглох дон хүртэл дан орон хийд барих хурал хурах зэргийг үзүүлдэг байсан нь олдны бишрлийг төрүүлж байсан гэдэг юм. Өндөр гэгэний 5 нас 1639 оны Согтон хэмээх туулай жил түүнийг Монголын Бурхны шашны тэргүүнд залж урвшгүй очир суудалд өлмий дэвшүүлээд Барма равжун сахил хурцсны учраа луусан дамби жансан цог сайд алдрыг сойрхожээ. Халахын 3 аймгийн хан төшмөд хуралдсан энэ чуулганаар анхудаа өндөр гэгэнд Баторшил өргөн 7 хошууны дан шиг наадмыг зохион байгуулсан байна. Түүхэнд анхудаа ийм 7 хошуу хамтран чуулж наадмалсан бөгөөд өнөөгийн улсын баяр наадам нэгэн цагийн дан шиг наадам ийм анх бий болсон түүхтэй. Чухам энэ наадмаар төрүүлсэн морь бүхийг цоллох, цол чимэг олгох ёс тогтсон хэмээн судар номд өгүүлнэ. Энэ бол өндөр гэгэнтэй шууд толбогдсон түүний бэлэг оюунаар ажиллагдсан Монгол үндэсний олон уламжлалт зан заншил ёс журмын нэгэн юм. Өндөр гэгэнийг 10 настай байхад ялгуулсан эрэхэд Далай ламаас нэгэн яруу дуутад захидал илгээсний дотор Судар дандрын нүдэд гөрөөсийг сайтар илрүүлэгч хэмээсэн мөрүүд байх нь өндөр богдын мөнөөх чандын эрдмийг өгүүлсэн хэрэгэ. Энд бяцхан богд 3 настай тан хинээрч заалгаагүй мөртлөн Жамбал санжид гэх номыг цээжээр уншсныг дахин сануулъя. Энэ бол Бурхны шашны цагийн хүрдний номлолд хамаарах дээдийн ном бүлгээ. Цагийн хүрдний номлолтой холбоотой өндөр гэгэний нэгэн суут бүтээл бол 1696 онд зохиосон Жанлав цогцол буюу Адистидийн дээдийг хайрлагч их ном юм. Уламжлалт үзэл хэллэгээр бол Жанлав цогцол нь хүний 9 үе төдий болтол халах өөлд 2 хямрал өш хонзон буйг амьрлуулахын тулд зарилглан туурвсан гэдэг билээ. Энэ сэрэмжгүй хэмээх усан үхэр жил буюу 1673 онд эхлээд цааш 9 үе үргэлжлэх байсан их өшлийг дарсан гэсэн үг байна. Халах хоёрын зөрчил 1680-аад оны үед туйлдаан хүрээд байлаа. (1686 онд одоогийн Баян хонгор аймгийн нутаг Загвайдргийн хүрэн бэлчирт халахын 7 хошууны чуулган болжээ. Чуулганд халахын хан ноёдоос гадна манж төвдийн засгийн төлөөлөл оролцож цаашид эв үеийг сахиж байх талаар тохиролцсон байна. Энд хүрэлцэн ирсэн ойр дудч өндөр гэгэнд мөргөж мутрын ажис хүрдсэн тухай сурвалжууд өгүүлжээ. Гэвч ойрдын галдан бошгот энэ чуулган дээр өндөр гэгэнийг Далай ламын төлөөлөгч галдан ширээдтэй энэ зэрэгцэн нэг зандаанд суулаа гэдгээр шалтгаалan хилэгнэж дахин өс хонзон үүсгэн 2 жилийн дараа халах нутагт цэрэглэн халдсан юм. Гэтэл төлөөллөн явуулсан гэх 5 дугаар Далай лам хүрэн бэлчрийн чуулганаас 2 жилийн өмнө таалал тогссон бөгөөд
Энэ үхлийг нууцлан Далай ламын нэрээр 15 жил төр барьсан төвдийн төрийн сайд Дэсрид Санжаа Жамс чухам галдан ээлдвэр төрхирч байлаа. Гадаад цагийн хүрдэн ийн шилгээсэн цөв хявцаатай яг энэ үед өндөрлгэн Жанлав цогцол номон төрүүлсэн хэрэг. Жанлав цогцолыг шинжлэх ухааны үүднээс наривчлан судалсан манай философийн эрдэмтэд Монголын бурхны шашны хүн ухааны оргил бүтээл гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар гол үзэл санаа болох мунхагаас үүдэлтэй сэтгэлийн 3 хорыг засснаар хомгол зох шунахын муу санаа явдал арилах нь өнөөдрийн нийгмийн ч урхаг бүхнийг засах ёсордхууны зарчим болохыг эрхэмлэн сохсон байна. Жишээлбэл Жанлав цогцлын талаар олон лам нар тайлбар өгсөн. Тэрний нэг нь бол алдарт одоо их хүрээний хамт жадрын агуун хайдав гүн ухаантан чойрын хамб номоо хаан агуун хайдвын Жанлав цогцлын тайлбарт бол Жанлав цогцлын 3 дугаар утга бол соёмб зоёдын тухай соёмбын тухай бичсэн байдгаа гэж шууд хэлсэн байгаа. Өндөр гэгээний талаарх судалгаа ялангуяа өндөр гэгээний ур ухаан бэлэг бэлгүүнээс төрөн гарсан альва үр жимс сулганыг бид нэр аль нэгээр нь салангадан тайлбарлаж тэр нь энэ байна энэ байна гэж ярих боломжгүй гэж судлаачийн хувьд бол дүгнэж байгаа. Бүгд өөр хоорондоо нэгдмэл шүтэн барилдсан. За түүний дотор мөн одоо бүтээсэн зүйл болж байгаа энэ ном гэж байгаа. Өнөөдрийн бид нар ярьж байгаа маань Дөвтөв саммо, Жанлав цогцол гэдэг эдгээр бол бүгдээрээ бидний ойлгож байгаагаар бол нэг тогтолцооны ингээ бие биенээ дэмжсэн утгаа харилцан шилжүүлж байгаа ийм одоо тогтолцоо бүхий цогцолброо гэж ингэж бол харж хэлж байгаа. Жанлав цогцол ном мөн л цагийн хүрдний сургаалиас ихтэй ном бөгөөд хямрал тэмцэл өс сонсон нь мунхаг дуртачаал уур хилэн гэсэн бадгалийн 3 хороос гардаг болохыг яруу өгүүлжээ. Нин сонирхолтой төвд оронд балбын зэрэг халдан давтлахад банчин богд вэрэ Жанлав цогцол номыг төвдийн дашил хүмб хийдийн уншилгад оруулж байжээ. Монгол туургадны амны уншлага болж төвөн дэлгэрсэн энэ номын тоог гүйцээж дүнчүр хүргэж уншвас Монгол орон хүчрхэг болж Мандан Бадар нагсан эрхэм захиас зон олны ой тойнд байдаг билээ. Өндөргийн тэргүүт 7 хоорог анхлан номын дууг эхлүүлж үүсгэсэн баруун хүрээ хийдэн өндөргөгийн амны уншлага дээр тулгуурласан цогчин хурал болон Жанлав цогцол номыг огт таслалгүй хурсаар 1937 оны бэрх цагтай золгосон билээ. Тэр үед бол одоо баруун хүрээнд шавлан сууж байсан эрдэмтэй зарим лам нар энэ одоо өндөргөгийн энэ уншлагыг бол бид бүхэн бол таслаж болохгүй гэдэг ийм захиа занаас үлдсэн залуу лам нартай хэлж загсан учраас ингээд одоо 1990 оны хүртэл 53 жилийн турш одоо нууцаар зохион хурлаа хурж мөн одоо нууцаар шинэ 8 шинэ 15 29 турдаг баруун хүрээнд хурж исэн энэ хурлуудаа таслалгүй хурж ирсэн ийм түүхтэй юм билээ. Номын уншлага өндөргөгийн нэрийг хэлэхэд цээртэй байсан бэрх үед орон хийдэд хэсэгхэн зур тасарсан ч чин үнэн ч сүсэгтэн олон шавь нар нь үл таслан нууцаар уншсаар ирсэн юм. Үүнийг тооцвол ном хорох сан даллаг авахын төгсгөл зэрэгт Монголын бурхны шашны орон хийдүүд өдөр бүр тасралтгүй уншсаар өнөөг хүрсэн гэсэн үг. Энэ хийгээд дээдийн олон номын ачаар Монгол орн дэлхий болон хил хаяанд минь цаг зүггүй тохиож байгаа хэтийдсэн их зөв
гамшиг зовлонгоос алсхан явдаг гэж боддогдоо. Жанлав цогцол номын нэрийг айдстдийн дээдийг хайрлагч эх хэмээн монгол хэлэнд буулгадаг бөгөөд айдстд гэдэг нь хүч орох гэсэн утгатай бурхны шашны чухал ойлголт юм. Монгол орон бурхны номын айдстдийг 3 дахин хүртсэн нь халахын Аптайсан ханаас үүдэлтэй. Харин Монголын гэх тодотголтой бурхны шашин цэцэглэн мандаж монголчуудын оюун санааны эв нэгдлийн бэлэгдэл болон цэцгэлсэн нь анх дугаар богдтой салшгүй холбоотой. Өндөргэгэн Ямзан багш нялбат сарж намхай содном давг зэрэг мэрэгдийн гар дороо бурхны номд соролцож байгаад 1649 оны шорон өхөр жил 15 насндаа цаст төвдийн оронд анх заларсан байлээ. Энд 2 жил болсны эцэст 1651 онд Далай ламаас түүнд Жавзан тамб хотогт цол олгосноор Гэлэгвагийн ёсонд Далай лам Банчин богдын дараа орох богд хотогтод тооцогдох болсон юм. Өндөргэгэн дашлхүн бүхийдэд сууж нар хажид бурхны нямба бүтээлд 21 хоног суусны эцэст огторгойд лам зүсэг мэт олон зүйл дүрс урган харагдсныг Банчин богдод айлтгсанд чиний хувьд чандам нь эрдэн учраас чи өөрөө дэлгэрүүлдэггүй гэж зарилгалжээ. Энэ дүрсийг өндөргэгэн 37 жил бясалгаж соёмб өсгийг зохиосон түүхтэй. Соёмб өсгийг өнөө цагийн хэл шинжээчид утга зохиолын хэлний авиалбарын тогтолцоог дорны хэл шинжиллийн сонгодог уламжлалаар хамгийн зөв ухаарч хэдэн зууны дараах хэл шинжиллийн төвшөнд хүргэж чадсан гэж дүгнсэн юм. Өндөргэгэн шашны зохиол бүтээлийг монгол, төвд, санскрит 3 хэлээр энтэгш тэмдэглэж чадах цагаан толгойг бүтээсэн нь энэ билээ. Соёмб гэх ойлголттой холбоотой 2 ялгамжтай томьёолыг тогтож тунгаах нь зүй. Нэг нь соёмб үсэг буюу цагаан толгой. Нөгөө нь энэхүү цагаан толгойн эхэнд залгдсан өнөөдөр төр шашны сууд бэлэгдэл болсон соёмбын тамга. Соёмбын хуучны тайлбаруудад монгол мэрэгд чухам тамга гэж нэрлэж заншсан бөгөөд соёмбын гүн утгыг тайлахад тамга үсэг аль альнийг шинжилсэн эдгээр тайлбарууд тун чухал үүрэгтэй бөгөөд хэл шинжилэл болон гүн ухааны талаас нь задлсан сонирхолтой дүгнэлтүүд энд бий. Өндөргэгэн хэлний гой тавьяастай төвд хэлийг төвд хүнээс ч илүү мэдхэн зэрэгцээ азрын буюу энэтхэг хэл мэддэг байсан тухай намтарт нь цөөнгүй өгүүлжээ. Бүр өлгийтэй байхад нь гэнэт 3 азар хүн гарч ирэхэд тэдэнтэй үг ярих байдал дүр үзүүлж байсан бөгөөд хожим хэдэн удаа рид шидэтэй азруудтай уулзаж ярилцаж байсан домог бий. 1655 оны модон хонин жил өндөргэгэн нууцаар төвд оронд зорчиж 88 насыг зоглоод байсан Банчин богдтой уулзсан гэдэг. Ингэхдээ одоогийн төвхөн хийдэд номын бүтээл хийж байхдаа Банчин богд багшийн бие чилэрхсэнийг бэлэг оюунаараа мэдээд 6 дагуулын хамт газар давчлан ангир шуугны дүрээр зоржсон очоод Банчин богд таалал төгссөн байсанд залбирал үйлснээр дахин амьлуулж буурал худагт дахин 20 жил амьдарсан гэд олон гайхам үйл явдлаар дүүрэн нэгэн домог байдаг билээ. Энд онцлоход төвхөн хийдийн орших газар өндөргэгэнээс өмнө
Дүүхэн Эвам гачил нэртэй бясалгалын орон байсан. Тэнд мянган жилийн өмнө энэтхэгийн жагар хадам рит хувилгаанаар ирж ханан хатан агуйд нь сууж байсан түүх байдаг билээ. Зүүн цагийн шуурганд өртсөн төвхөн хийдийг 1993 онд Сэргэн басгахад идэвхийлэн зүтгэсэн эрхэм бол Шагдар сүрэн ламтан байлаа. Намайг төвхөн хийдэд очихдоо ер нь янз янз сони юмнууд их байдаг байсан л да. Одоо хамгийн наацх нь ингээд бодоход ингээд тэр намайг очихдоо энэ жижиг маш их бор ордог байсан. Тэр бор орж явахад тэр голоо яваад гарахад жигтэйг халуун нартай. Тэгээ доош ингээ битүү ингээд цаацгаа юм. Урдлын уул юмуд харагддаг. Тийм их гайхамшиг харагдажсэн. Тэр ямны аваад ингээд үдч ороогоо сууж явахад ингээд доороосаа ингээ хөх гэрлүүд ингээ бомб одоо ингээд өөр ингээ хөөрдөг. Ингээ дээр ингээ гараа тавихад энэ дээр гараад ирдэг. Тийм их гайхамшиг юм дэх үзэгддэг байсан. Тэгээ янз янзын чимээ дуух гардаг байсан. Ер нь тэгээд намайг тэнд очиход тэр хийдийн одоо тэр лус оронгийн эзэн сахиусууд нь их баярлж байгаа шиг санагддаг байсан. Ягаад ч юм надад тийм мэдрэмт төрөгдөг байсан. Ер нь их төвхөн хийдэд ингээд байх маш гайхамшиг. Дөвхний тодотгол Эвам гачил хэмээх нэр бидний гол сэдвтэй тунчиг нэгт холбоотой билээ. Энэ дотор бол одоо аливаа сав ертөнцийг бүрдүүлж байгаа 5 мах бодыг бол дүрсвэлэн харуулсан байдаг. За дээр нь бол шим ертөнц буюу амьд амьтан нэг бол одоо хэрхэн үүсэх, за тэдгээрийн хоорондын шүтэн барилдлага, за тэгээ хоосон чанар, за бодит одоо хүний нүдэнд харагдах энэ бүгдийг бол маш товчхон харуулсан. За тэгээ түн дотор байгаа тэр Эвам гачил гэх буюу одоо хоёр юм зүрсэн загас мэт дүрс энэ төр бол бурхан ном дотор гардаг ихийн одоо улаан тусал, эцгийн одоо цагаан тусал тэр хоёрын дунд одоо хүний намш буюу сүнс оршоод, за бясалгал бүтээлийг хийснээрэн одоо нар, сар, одоо оч эдгээр бүхэн бол мөн чанарыг олох вэ, хоосон чанарт хэрхэн иргэн шингэх вэ гэсэн энэ утга агуулгыг багтаасан. Гэхдээ дээд талын тэр нэг дүл байгаа юм л да тийм. Тэр дүлийг галын дүл гэж ойлгоод байгаа хүмүүс. Тэр бол машид нарийн сэтгэлийн бэлэг тэмдэг байхгүй юу? Тэр 3 ингэж мушгирсан юм байх хэвээр. Нэг ингэж мушгираад, ахид нэг мушгираад, ингэж мушгираад ингэж ингэсэн байгаа тийм. Тэрнээс зүгээр гал шиг 3 дүл зурж болохгүй тийм. Уламжлал нь тийм биш юм тийм. Тэгээ тэрийг бид нар өөрсдөө надаа гэж хэлдэг. Соёмб тамгыг шашны тайлбаруудад Эвам тамга гэсэн нь цөөнгүй тохиолдох бөгөөд дүрслэгтэнч дээд хоёр талд нь Эвам үсгийг байрлуулдаг. Эва гэсэн энэ 3 үсэг арга бэлэг хоосон чанарыг бэлэгддэг билээ. Соёмбын орой дэх нар зарч мөн арга бэлэг бөгөөд тайлбарт үзэгдлийг мэдсэн аргын сэтгэл, хоосон мэдсэн бэлгийн сэтгэл яв юмыг тэрсэн гэжээ. Доинхэр бурханы дүр бол цагийн хүрдний бүхий л номлолыг багтаасан бүтээл юм. Ер нь бурханы шашны урлал, бурхад догшдын дүр хөрөг түгээмэл цэцгэлсэн нь очир төлөвний яс үүсч хөгжсөнтэй шууд холбоотой байлаа. Ингэхдээ тарнын ясны зөвхөн бэлэгдлийг төдийгүй бүхий л гүн ухаан иш онлыг бурхадын дүр өөртөө агуулж өнгө будаг хэлбэр дүрсээр илтгэж байдаг. Өөрөөр хэлбэл бурханы дүр бол яг бичмэл судрын адил бурханы номыг агуулж байдаг бөгөөд сэрэл мэдрэлд хүрдэгдэх аргаар номын утгыг далд хүргэх чадалтай билээ. Үүнд очир төлөвний гүн мөн чанар оршино. Мэдээж энэ замаар бурхадын дүр дэх номын гүн утгыг тарнын ясанд боловсрсон хүн л бүрэн ухах бөгөөд харин эгэл энгийн хүмүүс
тэрч байтугай номд огт боловсроогүй хүн өөртөө таарсан хэмжээнд хүртэж чаддаг нь гайхамшигтай. Бурхны шашны урал хой ухааны бүтээлийн гүн чадал нууц үүнд оршдог билээ. Номгүй хүнд номын ажилтнад хүртээх яг л Бурхан багш шавнарынхан сав бүрт тааруулж номлосон шиг. Мэргэд ногоон дарихийг бүтээснээр богдын үйлс огторгын хязгаартай сацуу болсон хэмээжээ. Чухам энэ бэрх цөвөн цагийн шалгуурыг гэтэлж чадсан бүтээгч хийгээд бүтээлийн онцг илтэй. Өнөө цагийн мэргэд зөвхөн дарихийг бүтээснээр өндөр гэгэн дэлхийн сонгодог урлаачийн тоонд орно хэмээн шагшсан. Энэ нь богдын нэг л бүтээл шүү дээ. Ийм өгүүлсний эцэст үзэхэд Бурхны шашны урлал хийгээд бэлгэдлүүд бол гүн бясалгал, дээд номлол, хураангуй гүн ухаан бөгөөд хэнийг ч бээр гэгэрэлдэд өтлөх адистэд агуулсан зам мөр ажээ. Мянга 686 оны гал барс жил Хэнти нурууны сардгийн улын өвөрт сүндэрлэн болсон Рогжай гандан шатвлан хийдийг 18лаа. Өндөр гэгэний 32 жилийн турш барьж шүтэн бурхадын уралсан энэ хийд тухайн үедээ шарын шашны хамгийн том хийд болсон юм. Үүнээс гадна өндөр гэгэн 1647 онд баруун хүрээ, 1711 онд зүүн хүрээг байгуулсан билээ. Эдгээр хүрээ хийд болон бусад олон номын оронд тойн хуваргууд хурах өвөрмөц байгууламжийг үеийн үед олонтой байгуулж ирсэн нь өндөр гэгэний зураг төслийн гаргаж бариулсан бат цагаан дуган юм. Энэ бол Монгол архитектурын гойд нэгэн бүтээл билээ. Монгол нүүдэлчдийн уламжлалтаа гэр асар майхны хэлбэртэй дөрвөлжин зохиомжтой энэ байгууламж нийт 121 магантай бөгөөд хэрв хуврагууд олон болвол унь туурга тэлүүрийг нэмж тэлж болдог. Бүр уул давуулан тэлсэн ч хэлбэрийн үл алддаг хийцтэй байжээ. Ингэснээр 2000 хүн багтах зайтай ч баригддаг байсан гэдэг. Анх 1639 онд өндөр гэгэнийг Монголын Бурхны шашны тэргүүнээр өргөмжилж түүний залрах шар өргөөг босгож богдын өргөө цагийн аясаар нүүдэлсээр өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болсон намтартай. Харин энэ өргөөг хүрээ болгох анхны оролдлого нь Рогжай гандан шатвлан буюу сардгийн хийд байсан юм. Уг хийдийг 1706 онд Цэцэрлэгийн Эрдэнэ толгой хэмээх газар нүүлгэсний дараа номын их хүрээ гэж нэрлэх болсон нь үүний баталгаа. Сардгийн хийд нь уулын энгэрийн налууг дагуулan тусгай довжон дээр барьсан 1-2 давхар 9 барилга, 3 суургатай, гадууран 1 метрийн өргөнтэй
дотроо нь тасалгаатай чулуун хэрмээр хүрээлэгдсэн байжээ. Согчин дугна гэхэд л төвд маягийн хавдгай дээвэртэй дээврийг ногоон шар ваараар хужсан нүүр ваар болон шавар дүрсэн чимэгтэй байсан байна. Археологийн маталгаар олдсон олон төрлийн дэрвэтгийн хил харь орны гаралтай эд зүйлсээс үзэхэд сардгийн хийд тухайн үедээ шашин соёлын томоохон төвлөрөл болж эхэлж байжээ. Эндээс нарийн хийцтэй шавар борход олноор олдсны дотор гайхалтай нарийн ур бүхий Занбазрын хийцийн язгуурын 5 бурхан гарсан нь өндөр гэгээний шавар урлалын их бүтээлч байсныг цоо шинээр нотолсон билээ. Сардгийн хийдээс илэрч олдсон өндөр гэгээн Занбазрын үед хийгдсэн энэ керамик буюу шавар урлалын дурсгалын зөвлүүд бол хэд хэдэн зүйлээр өндөр гэгээн Занбазрах гэдэг нь нотлогдож байгаа. Нэгдүгээрт бол дэг сургуулийн хувьд бол өндөр гэгээний бусад хөөмөл урлалын бурхтуудын дэг стилтэй бол яв цав таар. Хоёрдугаарт тухайн үед өөрийн нүдээр ирж үзэж тэмдэглэсэн заян гэгээний тэмдэглэл дотор байгаа. Багштан язгуурын 5 олон 100 бурхан бүтээж байна. За мөн бусад совраг зүйлс бурхтыг бол урлан бүтээсэн байна. Ер нь бол барилга ингээд сүмхийд бол дуусж байна гэдэг тухай маш нарийн тэмдэглэсэн юм байгаа. Гуравдугаарт бол энэ шаврын найрлага бид нар шинжилгээ хийлгүүлсэн. Шаврын найрлага бол сардгийн хийдийн ойролцоо байгаа нуурын шаврын найрлагатай яг таардаг. Тэгэхээр өөрөөсөө хийсэн нь мэдэгдэнэ. Дөрөвдүгээрт бол энэ шаврыг шатаах зуух нь олцсон. Тэгэхээр энэ керамик урлалын бүтээлүүдээ бол өндөр гэгээн тэндээ өөрөө өдөрдөн урлан бүтээжээ гэж. Төрийн их шүтэн очир дараа язгуурын 5 бурхан тэргүүт олон суудад урьглан өндөр гэгээн бүтээж оршиж сууж байсан энэ номын орон хөгжиж дэвжиж амжилгүй ердөө 2хан жилийн дараа 1688 онд ойрдын галдан бошготын давталгоонд сүйдэн бүрэн эвдэрсэн бөгөөд дахин хизээч эргэж сэргээгүй билээ. Тийм гарагч хэмээх шорон луужил галдангийн өдүүлсэн энэ их дайнаар эрдэн зуу төвхөн зэрэг хийдүүд эвдрэн суурж өндөр гэгээн өштөнд мөрдөгдөн хангай хинтийн уулс хээр талаар мөр буруулан бэдэрч ард олон дайны хөлөөс дайжин дөрвсөн билээ. Энэ үед түшээ таны албат 2000 гаруй өрх 4 түм илүү хүн сэзэн ханы 10 түмэн ард өвөрлөгч хошууд руу нүүж засаг таныхан 3 тасран нэг хэсэг нь Орос руу дөрвөн гарчээ. Монгол орон бүрэн эзгүр их аюул нүүрлээ. Монголчууд үеийн самуурч байна гэдэг манжийн элчнэрийн тэмдэглэл дотор байгаа шүү дээ. Монголд хаа сайгүй ийм айдас хүйц за бурхан шашныхаа сүм хийдүүд нь шатаж устсан ийм зүйлүүд харагддаг. Ийм нөхцөлд Монголын хан ноёд 1691 онд Долнуурт чуулж манжийн төрийг түших шийдвэр гаргасан билээ. Өндөр гэгээний олон намтруудад түших хэмээх үг бат тогтвортой хэрэглэгддэг бөгөөд энэ нь дагаар орох, нэгдэх гэснээс өөр гэдэг нь хэлзүүн хувьд ч ойлгогдох төдийгүй халах манж хоёрын хооронд хийгдсэн онцгой тохиролцоогоор эрх зүйн хувьд ч батлагдана. 1691 оны энэ Долон нуурын чуулганыг бол хүмүүс монголчууд ялангуяа өндөр гэгээн Занбазар бол бууж өгсөн гэсэн утгаар ойлгодог. Харин сүүлийн 10 гаруй 20 жилийн хугацаанд Орос, Польш, Хятад янз бүрийн улс орнуудын архиваас илэрч олдож байгаа дурсгалын материалууд, архивын материалууд, тэр үед уулзсан элчнэрийн тэмдэглэл хоорондоо харилцсан бичиг баримтуудаас үзэхэд энэ бол бууж өгсөн биш, төр нийлэх буюу холбоотны улс байгуулах ийм санаархлын үүднээс цаг хожихын тулд бол
хоорондоо хэмлэлдэж дуусах биш. Хожимын одоо монголчуудыг авч үлдэх үүд болсон гэж ойлгож болно. Монголын шашныг буруу шахахын тулд түүний удирдагчийг нь буруу шахах хэрэгтэй. Удирдагчийн үйл ажиллагаанаас алдаа олох ёстой. За энэ алдааны гол шалтгаан бол 1691 онд Долон нуурын чуулганаар монголчууд, төв монголчууд Манжин засаг захиргаанд нэгдэн орсон. Өвний санаачлагыг өндөр гэгээн зан узар гаргасан. Гэт түүнийг урагч гэж салсан. Тэгээд энэ үжил бодол бол одоо 90-ад оны үеийг хүртэл хэд хүчтэй явлаа л да. 80-ад оны сүүл үеийг хүртэл. Тэгээд яг талавч дартай боловч бултай гэдэг энэ ёсоор түүний түүхэн үүрэг ном ёсоор ол гарч ирсэн. Өндөр гэгээн 1680-ад оны сүүл хүртэл Манжаас тусгаар байх бодлогыг тууштай барьж байсныг онцлох ёстой. Тэрээр Оросуудыг тандаж, Манжуудтай уран аргаар харилцаж, төвдүүдийг үүндэн ашиглахыг оролдож байсан билээ. 20-д оноос 89 он гэдэг чинь үндсэндээ 60 жилийн турш бол монголчууд Манжчин улс Орос хоёрын хооронд томоохон одоо байр суурийг эзлэж ямар нэгэн дипломат аргаар бол цаг хожиж 17 дугаар зууны төгсгөл хүргэсэн. Гэхдээ 89 онд бол Оросууд хүч төрж дөргөн буу зэвсгээр монголчуудыг айлгаж ингээд Манжчин улстай шууд гэрээг нэрчүүд байгуулсан. Нэрчүүд байгуулсан гэрээний үр дүнд бол үндсэндээ 91 оны өндөр гэгээний Долон нуурын чуулган болсон ч эс болсон ч Монголын асуудлыг бол 89 онд 2 жилийн өмнө нэрчүүгэн гэрээгээр Орос хятад Манж хоёр бол шийдтсэн байсан. Нөгөө талаар өндөр гэгээний улс төрийн нүүдлийн бас нэгэн талыг эрдэмтэд асуудлыг номын хүчээр шийдэх гэж томьёосон нь мессер улсын талыг алдах, номоор ертөнцийн талыг эзлэх гэсэн мэргэн үгээр онцлогдно. Үнэхээр ч өндөр гэгээн Занбазар тухайн үеийн Манжин эзэн хан эн хамгаалантай багш шавийн төдийгүй хүн ёсны дотн харьцаа тогтоож эн хамгаалан хаан явзандан бодогт шиг лам үзээгүй гэж удаа дараа бахархан хэлж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Чухам ийм харьцаа тогтоож нөлөөлж чадсанаар Манжин талаас халах Монголын хувьд эерэг зөөлөн бодлого баримтлахад өндөр гэгээн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Манжин хуулиар баталгаажсан энэ бодлого үндсэндээ 1862 он хүртэл хадгалагдаж байсан юм. Богд гэдэг монголчуудыг оюун санааны хувьд нэгдэг ч гэсэн том хүчин байсан. Энэ хүчнийг тойрч одоо нөгөө Монгол болол Манжаас өөр юм аа. Монгол болол Мин улсаас өөр юм аа. Монгол болол төвдөөс өөр юм аа гэдэг үжил санаанд оршиж бий болж байгаа. Тэгэхээр энэ бол одоо хамгийн чухал үнэт хүчин зүйл юм л да. Тийм ч учраас 1639 онд тодорсон анх дугаар дүрийн богдоос 1911 оны 8 дугаар дүрийн богд хүртэл бүх үеийн богдууд бол монголчуудын улс төрийн үзэл санааны орон зайг богдуудаар дамжуулж шашны орон зайгаар бол нөхөж ингээ 1911 онд шашин үндсээ аварна гэдэг уриатаагаар Монгол тусгаар тогтносон. Шашин үндсээ гэдэг бол үндэс гэдэг бол тасралтгүй 700 гаруй жил явсан Чингис хааны шууд угсааны Алтан гургийнхаа тэр үндсийг хэлж байна. Газар нутгаа шашин гэдэг бол сэтгэлгээ өөрсдийн одоо сүсэг бишрэл оюун ухааныхаа энэ төлөө бол тэмцэнэ гэсэн энэ хоёр үзлэр бол монголчууд нэгдэж чадсан. Тэгээ өнөөдөр энэ 20 дугаар зууны үе болжсэн үедээ 11 оны тусгаар тогтнолтой ингээд аваад үзэхэр энэ үйлдэл тухайн үеийн улс төрийн шийдвэр зөв байсан харагддаг байна. Энэ дундаас монголчуудын ганц хоцсон зүйл бол Монгол үлдэж Манж алга болсон. Тэгэхээр энд бол нөгөө улс төрийн алсын хараа, улс төрийн зөв мэрэгэн бодлогын онц чиг шугам гэж одоо түүхэнд судалгаанд яригдаад идэг суутнуудад өгөгдөх гол өгүүлтүүд бол өндөр гэгэнд өгөгдөхөр байгаа юм л.
тэр улс төрийн сэтгэлгээ, тэр өөрийн үйлсэн өвлийн цаар хүрээ эдгээр бол яхаар ахгүй суутах. Өндргэгэн манжиг түр түшиж байгаагаан бүрэн ухаж байлаа. Манжууд Монголыг тэрслэх эсхийг тандаж явуулсан шинжээ чинь халахуудын дөрвөн талт малгайны ард тал сэтэрхий. Доош унжсны дээр нь хоёр урт бүч хадсан зэргээр шинжлэхэд магад эсэргүүцэн бас санаатай гэж хэлж ирсэн нь би. Мөн хүрээнд суух манж амбан соёмб бичгийг үзээд энэ юу юм бэ ч гэв ямар зорилготой юм гэж шалгаж байсан гэдэг үлэм. Соёмб гэсэн нэр нь санскритийн сваямбо сояде буюу өөрөн гарсан гэсэн үгнээс үүдэлтэй. Мэргэд ийм нэрлсэн учрыг хэд хэдэн талаас нь тайлбарсныг хоосон чанартай гэсэн утгад хурааж болно. Өөрөөр хэлбэл үгс гэхэд тодорхой юмс үзэгдлийг бас тэдний тухай төсөөллийг илтгэх учраас хоосон чанартай байдагчлан үсэгч ийм мөн чанартайг цогсон гэсэн үг. Мэргэд соён бүсгийг шагшин магтсан нь цөөнгүй. Тухайлбал Жанжаримбучи энэтхэг төвдийн мэргэд шиддэн хэмбэрч урьдс үдсэн арга билгийн дүрийг бэлгэдсэн гэсэн бол төвдөн Равжамба. Машид нууц борхны тааллыг үсгийн ёсоор дамгалсан мэт дүрс бүгд адил байгаа нь гайхамшиг гэжээ. Ер нь бол цагийн хүрдний төгсгөлийн зэргийн бэрх онсыг бэлэгдэж үзүүлсэн гэж шууд дүгнсэн юм. Соёмбын талаар бол олон янзын тайлбарууд, олон янзын үнцэг дээрээс өөрөө гарч ирсэн байдаг. Шашны танин мэдхүн үүднээс бол энэ бол өөрөө трансцендентал утгатай. Өөрөөр хэлбэл бидэнд танин мэд бүрэн төгс танин мэдэгдэж чадхааргүй гүн шидийн өвдстэй, тарины өвдстэй дүрст бэлэг бэлгүүн гэж ойлгож болно. Гэтэл түүнийг ямарваа нэгэн тодорхой шинжлэх ухаанаар аваад үзэх юм бол магадгүй одоо төгс жаргалангийн биеийг хураасан, завилсан тийм бясалгалын дээд хэлбэрийг дүрсэнд оруулж гаргаж ирсэн зүйлээ гэж хэлж байна. Гэтэл зүгээр энэ майн төвтөв самоо зэрэг зохиолууд дээр нь тайлбарлаад гаргаад ирэх юм бол тухайн үед халах ойрт хоёрын хооронд их том зөрчил байсан. Тэр нь одоо гадаад цагийн хүрдний хямралтай холбоотой, мөн дотоод цагийн хүрдний хямралтай холбоотой. Тэгээ энэ хоёрын одоо зөрчил тэмцлийг амарлуулахын тухайд нь бол айлын үсэг нь гайлидаа шингэж, бадамын үсэг нь манида одоо нэгдэж улмаар энэ хоёрын дотроос эвам гачил гэдэг байгаа шүү дээ. Одоо хоорондоо уяран зохиромдолж ингэж нэгдэн нийлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингэх замаар үүссэн хамгийн дээд одоо төгс чанарыг илэрхийлсэн өөрөө гарч байгаа ийм тэмдэг юм а гэж ингэж жишээлбэл тайлбарлаж явах боломжтой. Агуу их одоо хоосон чанар гэгээн гэрэлд хүрч төгс гэрэлд хүрэх бүх аясуудыг агуулсан тийм дүрс юм байна. Тийм учраас одоо Жанжаа хотогт тэр шин бүр гайхаж бишрээд байгаа тийм шүү дээ. Тийм. Тэр бүхэл бүтэн одоо 84 мянган номын цогцоо бурхан багшийн зарилгын ансыг тэр дүрсэнд хураагаад хийсэн байхгүй. Гайхамшиг тэр. Тэгэл одоо тэр айц тэтэрээ соёмбыг үүссэн, харсан бүр соёмбор хүртэл бясалгал хийгээд байнгын нэгсэндээ ламын югүүзрийг багшийн югүүзрийг бясалгаад үхлийг хуураад дээрэс нь цагуусан хүрдийг давхар бясалгаад хийж хоёр хүн хоцноо өндөр өөрөө зохиосон байна шүү дээ. Энүүгээр нь л өндөр гэнэ зохиосон үсгийг тэр хөлтөө үсгийг шин соём гэдэг байгаа болохоос биш. Тэр бүх юмны мөн чанарыг агуулсан одоо анс нь бол одоо манай төрийн сүд болж үлдсэн одоо энэ байна та мод. Феноменологийн гүйцэтгэлийн феномен буюу одоо тэр юм өөрийнхөө илэрхийлж байгаа байдал, үзэгдүүлж байгаа байдал гэдэг тэр философийн ойлголттой холбож үздэг. Өөрөөр хэлбэл соёмб болвол ямар нэгэн гигантнээс төрөн гарсан бүтээл биш, харин
ертөнцийн өөрийн зүү тогтол буугдаж өөрөө бууж орж ирж байгаа толдон буугдаж байгаа дүр гэдэг агуулгаар нь тайлбарлах тийм аргачлал байх ёстой. Үнэн хэрэг дээр соёмт бол өөрөө олон удаагийн бясалгал тэр дотоод болон гадаад цагийн хүрдний төвлөрсөн хүчийг анслан гаргасан хураангуй тэмдэг юм а гэж ингэж ойлгож байгаа маа. Өндөр гэгээн зөвхөн орон хэд борхон шүтэн бүтээсэн төдийгүй Монголын бурхны шашны дэг ёсонд асар их зүйл хийсэн билээ. Өнөө баримтлаж буй бараг бүхий л дэг жаяг өндөр гэгээний тогтоосон уламжлалаар явж байгаа. Цаг зуурын өрмөц нөхцөлд тохируулсан атлан Винайн ёсноос гачаагүй номын хувцснаас аваад хурлын аядан хүрээ хийдийн дэглэм журам шашны эд хэрэглэлийн нэр томьёо балин тахилын маяг эдээ ундааны ёсыг хүртэл толдон төвхнүүлсэн байдаг. Хийдийн хурлын манж буюу эдээ ундааны сүйтэй цайнаас дээж авч дараагийн манжид хийдэг ёс нь чухам өндөр гэгээн төвдийн брайбун хийдээс залж ирсэн гангамөрний ус арслангийн сүйтэй ундааг хүрээний цогчин хурлын манжид хийсэнтэй холбогдно. Өндөр гэгээний хүсэлтийн дагуу банчин богдын зохиосон даш чирвэг буюу өлзий хурыг буулгагч хэмээх санг нийтийн уншлагад оруулж аяданг ямар хуу дэглэх вэ гэж таалаад үүдний өргөөний сентид сууж байхад нь өмнө зүгээс урт сахалтай цагаан өвгөн хазганан доглож гартаан дүүрэн тарагтай хувин барьж ирсэнд түүний явж байгаа байдал руугаа зохилдуулан сангийн унших аяданг дэглэсэн байна. Энэ нь хүрээдэгийн уншлагатай хийдэд заншил болон үлдсэн юм аа. Богдотон ном содрыг олноор залж түгээн орчуулга барын хэвийг хүртэл тоолшгүйг хийсэн байна. Зөвхөн ганжуур данжуурыг гэхэд хэдэнтэй залж ганжуурыг 3 дахин хуулж бичүүлсний дотор гэгэнтний мутраарч бичсэн хуулсууд байдаг гэдэг. Нэг ёсондоо Монголын ахуй нөхцөлд тохируулсан Монголын гэж бүрэн ялгагдах мөн чанартай Монголын бурхан шашныг удирдан хөгжүүлсэн хэрэгэ. Төвд лам бол үе зам мөрний хөвөнд одоо сүм хийдэд дотор дотгошоогоо бясалгаад ертөнцийн явдлыг хийсвэрлэн бодож тэгээд тэр хоосон чанарыг онхоо тухай бодож байхад Монгол лам бол Монгол гэрд дотроо ертөнц тахны явдлыг өөрийнхөө одоо гарын өмнө харж баригдаж байгаа гэрийн баг нь тооноор нь орж байгаа нарны гэрэл гадаа янцгааж байгаа мордын дуу хөвөн дотор хоосон чанараа игэл амьдралын практикта хослуулж явж гаргаж ирснээрээ хожмоо 20 дугаар зууны ихэнх үеэр Далай лам өөрийн одоо чойрын тэргүүн ангийн лам нартайгаа ирэхэд одоо Монголын одоо хүрээний алдарт анги шагдар заваа дамдан тэргүүтэй чойрын гүн ухаантнууд бол төвдийн бүх одоо тэр юунуудаас нь илүү дагсал мэтгэлцээнийг гаруун дээдээр хайж болвол Монгол гэдэг онцлогийг гаргаж ирсэн гэж ингэж үздэг. Миний багш нар болон олон том эрдэмтдийн гаргасан судалгаагаар бол Монгол өөрийн гэсэн буддизмтай төдийгүй тэр нь өөрөө бүр тогтолцоотой тэр нь өөрийн гэсэн салбар бүр дээр гаргасан одоо зүйлүүдтэй байна. Дуун ухаан дээр байна, урлах ухаан дээр байна, тижээх ухаан дээр байна. Одоо хамгийн гол одоо энэ бүхний нэгдлийг илэрхийлж яадаг Нангуй буюу дотоод ухаан дээр байна гэж. Өндөр гэгээн зан уулзрын хувьд бол ухаан болгон дээр нь Монгол гэдэг тамгыг бол тавьсан гэдэгт бол эргэлзэхгүй одоо итгэж байдаг. Өндөр язгуурын 7 эрдэмт өндөр гэгээн харин туйлын эгэл даруй өөрийн эрдмийг нуудаг. Чухам утаа байвал галыг мэддгийн адилаар л
оюун бэлгэн танигддаг байжээ. Намтрын бичих гэж удаадараа гуйсан заяа вандад шавидан надад мэрэгдэг баясгах сайн намтар үгүй. Ордонд очоод боо энэ тэрэг идвэ хэмээн бичхүү гэд инээж л суусан гэдэг. Далай ламаас ном сонссноо яриад хайж л байсан гэх. Огтан бол өндөр гэгэн шиг олон намтартай шашны зүтгэлтэн Монголд үе бөгөөд тэр нь ард олны сүжиг бишрэл худагтын шашин төрд эзлэх суурийн илэрхийлэл юм аа. Зайвандад ловсон бринлэн бичсэн өндөр гэгэний намтар анхных нь бөгөөд яг дэрэгдийн шавийн мудраар бүтсэн болохоор үнэнд тун ойр элдв чимэг маяггүй эгэл жирийн эрдэмт хүмүүний ааш төрхийг гойд тодо гаргасан байдгаараа гайхамшигтай билээ. Түүний суут номт шав зайвандад ловсон бринлээ. Ламын гэгэн ловсон дансан жалсан тэргүүт олон мэргэд тэдгэрийн шавийн шавнаар Монголын номын дээдсийн цомрлог болж дэлгэрсэн юм аа. Өндөр гэгэний номын тойрвол нэг сүмбэн буюу бот болдог. Үүнээс хэдэн хувь илүүг бүтээх эрдэм төгс байсан ч мөн л алс газрын өдөл ягүзэр надад сайтар найруулсан үг үсэг байхгүй. Хэргийн ирэхээр бусдын нүрийг хаахын тулд үйлдсэн нэг хоёр авцалдаагүй үгс бий гэж өгүүлж байжээ. 4 настайдан анхны зарилгаан айлтж насан буурал 86 насандан одгон номон тойрвсон гэвэл өндөр гэгэн даруй 82 жил номын бүтээл хийжээ. Тэр одгон ном нь Монголын бурхны шашны орой бүтээл Майнинг Дөвтөв Савмаа юм аа. Майнинг Дөвтөв Савмаа буюу майны бүтээх гүн арга хэмээх судар нь хэмжээгэрэн их биш боловч үг бүр нь маш гүнзгий ёгт далд утгаар бичигдсэн бүхэлдэн тарнын ёсны ном учраас ойлгож ухаарахад нэм бэрх гэж орчин үеийн судлаачид онцлсон байдаг. Чамдман эрдэнэтэй бол зөөрөлдөг. Тэгэхээр чамдман эрдэнэ гэдэг бол хүний хүсэж байгаа бүх зүйлсийг бий болгож чадах тэр эрдэнийн тухай. Тэгвэл хүний сэтгэл гэдэг бол чамдман эрдэнээс илүү тэр сэтгэлийг хүн одоо эзэмшиж түүний одоо үнэхээр сэтгэлийн доторх чадлыг гаргаж чадах юм бол энэ өөрөө хүнийг өөрийн гэгээрэлд өргөж чаддаг учраас ямар ч одоо эрдэнэс ямар ч одоо бодит гадна орших зүйлсээс бол илүү гайхамшигтай зүйлсийг хүн өөрөө дотор агуулж байдаг юм а гэдгийг л нэг харуулж түүнийг бол тайлбарлан өгүүлсэн ийм номоо гэж товчтой бас энгийн төвшөнд ойлгож болох юм а. Энэ бүтээлд зөвхөн Монголын төдийг төвдийн мэрэгд хүртэл тайлбар хийж байсан байна. Тухайлбал төвдийн цуутай мэрэгэн туган гэгэн номыг Гэлэгвагийн ёстой уялдуулан тайлбарлсан бол их хүрээний агван дорж судрын ёсны үүднээс дэлгэрүүлэн задлж байжээ. Харин Эрдэнэ 100 хийдийн хамб давгдаржаа энэхүү бүтээлийг Монгол хөрсөнд яаж буух тухай том ёсон нь нэн сонирхолтой. Гэтэл энийг Монгол хүн яаж ойлгох ёстой юм бэ гэхээр энэ бол нөгөө инэрэнгүү нинжин сэтгэлийн тухай. Инэрэнгүү нинжин сэтгэл төрөх үе шатууд эхлээд зөрчилт юм. Эхлээд бүх зүйл ингээ бодтой байгаа юм уу үгүй юм уу? Дүрст лагшин гэж яг юу хэлээд байгаа юм? Өөрөлдвөл дүрсээс бүтцэн зүйл. Тэгээ дүрст лагшны дараах номын лагшин гэж юу гэдэг. Тэгээ энэ хоёр лагшныг өгүүлсэн Буддийн гүн ухаанд байдаг хоёр бие үгүй гэж яриад байгаа. Дүрсийнч бие үгүй, номынч лагшин бие үгүй гэд. Тэгээ энэний зар тийм учраас хоосны суур үүсэж ийн гэд. Тэгээд амгалан сэтгэл үүсээд тэгээ их амгалан сэтгэл дээр үүссэн инэрэнгүү нинжин сэтгэл үүсхийн үе шатуудыг гаргаж ирж тэр Монгол их хүний сэтгэлийн үүссэн сэтгэлийг одоо тэр жаараасыг бурхны
үйл ажиллагаатай одоо дүйцүүлэх замаар шудрын ёсноос тарины ёсноор руу шилжүүлсэн ийм агуулгыг бол илүү тайлбарлсан ийм тайлбар байна гэсэн ийм дүгнэлтийг хэлж болно. Өндөр гэгээн зөвхөн шашны сургаал дэлгэрүүлэгч байгаагүй юм аа. Мал төлөөн голох үед тойгу цээгүү зэргээр дуудаж яруу ихшгийг чихэнд нь сонсго хэмээн айлсан тухай намтруудад нь дэлгэр байх бөгөөд энэ нь олон мянган жил малахуй эрхэлж ирсэн Монгол түмэнд өндөр гэгээнээс өмнө ч байсан л заншил мэт санагдах ч богдотон ийм дуудах аядан хэлэх үгсийг зүй зогсоор шинтгсэн тодотгосон байх талтай. Тэрээр Минж, Ёст, Могойт, Ерөөгийн алдар шаануудыг нээж ангаах чадлыг таниулсан. Мөн даллагын ууданд морины дүр хийх, олол явхад морь шивээс дохио өгөх, харган модонд үнс тавьж худгаан ирлэх зэрэг ахын олон ёс заншил түүнтэй нэр холбогдно. Түүнчлэн аливаа зүйлийн утгыг сайнны бэлгэд хураасан 5 нүдэн тамгыг 4 арвайгаар арвитан үржихийг бэлэгдэл болгож сүргэн тамгалсан манжийн чулуун жинсийг улаан залаагаар чимж мандан бадрахын утга оруулсан хөөрг гансанд буйны утга шингээсэн сар шинээр золгох ёсыг амар амгаланг бэлгэдсэн чагжанд урвуулсан гэд олон ёс байна. Өндөр гэгээн Монгол түмний бэлэг оюунд данганц шашны эрдмийг авчираагүй билээ. Түүний зүтгэлээр тогтсон амар амгалан цаг дэлгэрүүлсэн бурхны суртлын шим орон хийдийн ачаар монголчууд эрдэм номд шамдах зөвхөн шашны төдийгүй иргэний сургаал удаа зохиол дэлгэрүүлэн судлах монгол хэл бичгээр бүтээн төрөх орчуулах өргөн зам нээгдэж урлаг бүтээл цэцэглэж мужаан дархны уламжлал баяжиж төгөлдржсэн юм аа. Жохом эзэн Чингисээс ихтэй догшин аргын үеэн дотрон хурааж бэлгийн ичээндэн орсон үе байлаа. Энэ нь манжууд эрхэндэн оруулж хаалттай бөглөө хязгаар болгосон биш. Харин монголчууд өөрсдийгөө тусгаарлаж зөвүүн цагаас амсхийн угсаатны хувьд бэлэг оюунаар цэгцлэн нэгдмэл үндэстэн болсон хэрэгэ. Зах хязгаарын харанхуй халахын сул болсон өндөр гэгээн занвазар ийхүү 18 дугаар зууны Монголын оюуны дахин сэргэлтийн галыг бадраасан билээ. Өндөр богдвэр Монгол үндэстний хувь заяанд онцгой үүрэг гүйцэтгснийхэн хувьд эзэн богд Чингис хааны ард удаалах Монголын суутан билээ. Дугаар зууны ихэнх үеийн монголчуудыг харанхуй бүдүүлэг нийтээрээ бичиг үсэггүй байсан гэх ойлголт түгээмэл байдаг. Гэтэл дэлхийн эгэл ард тэр үед нийтээрээ л дэм байсан. Харин бөглөө талын Монгол 10 айлын бардаагаар нэг нь бичгийн эрдэмтэй хүнтэй тэр нь зөвхөн үсэг гарчгалдаг төдий биш. Олон хэлийн баялаг ном содрын сантай түүнэн бусдад түгээж бичиг үсэг заадаг уламжлалтай байсан билээ. 1960-аад онд цаг зөөлөрч тэгшрэх үед Монголын ном бичгийн эрдэмтэд хөдөө талаар ном судар цуглуулах олон тооны шинжилгээний аяллуудыг зохион байгуулж асар их өвийг цуглуулсан байдаг. Удаан дэдэгдсэн хар авдар хада чулуунд нуусан ном судран хурган бэргэн байж гаргасан хөдөөгийн хөхөвгчүүл бям бэнгэрийн цэндийн дамдүнсэр нарын мэрэгдтэй эн зэрэгцсэн ном хөлцөж байсан олон гайхан баримт бий. Хориод оны хувьсгалд хинээрхэл
30-аад оны их хядлага устгалыг давж гарсан Монгол оюуны өвийн багахан хэсэг нь гэхэд л энэ байлаа. Чухам иймээс л их эрдэмтэн Цэндийн Дамжин Сэрэнгийн сэтгэл нэн долгисч хахир говьд эрдэнд би, хазгар өвгөнд эрдэм би, хар авдранд ном би, хамаагүй басаж болохгүй хэмээн дуу алдсан билээ. Ийм урлал ном эрдмийг төрөн бүтээсэн, ийм зам мөрийг туулж ирсэн үндэснийг харанхуй бүдүүлэг хоцрогдсон мөнхөж байсан мэтэр муучлан цоллох. Ийм үндэсний үр хойчод өв соёл үг түүхийн гуйлан хүргэх, үл мэдхийн ангалд унган бэлгийн мэлмигийн булангартуулан таглахыг тэжяатан хижээх. Юутай хорлонд санаа, юутай тавигдахгүй хилэнт зуултав. Орхот хоргодон эргэж төрдөг уурлан Монголын минь бэлгүүн дээдсийн сүлд ивэг. (1945) оны өвлийн эхээр Монголын уран сайхны цогт тайжиг кино дэлгэцэнд гарлаа. Дөнгөж сарын өмнөхөн тусгаар тогтнолынхаа төлөө 100% саналан өгсөн монголчууд 5 жил завсарласны эцэст аяхан төрийн далбан дээр нь заларсан алтан соёмбон энэ киноны туршид харсан юм аа. 1943 онд анх хийх шийдвэр гаргаж 1944 оны туршид зураг авалтыг хийсэн энэ киног дайны үед эх оронч үзлийг бадраахын тулд хийсэн гэж үздэг билээ. 1943 онд зөвлөлт улс дайнд ялхан тодорхой болсон үед анх санаачлаад улсын төсвийн тэн хагастай тэнцэх хэмжээний асар их хөрөнгө зарцуулж дайн алс дорнодод хүртэл дуусаад 4 сар болсны дараа киног гаргасан нь дээрх зорилгод эргэлзээ төрүүлдэг. Монголын тусгаар тогтносон сэтгэл хүчин нэг байхын эрхэм тэмдэгт энэ тугаан хадгалж
хэн болгогч манай өвгөд дээдэс баатар эрдэмтэн багтад хайж. Тэгээд ч энэ зорилготой авцалдахгүй Цогтотайжийн Алтан Соёмбот тугийг Сүхбаатар Чойвлсан нар мандуулжээ гэсэн үгсийг төгсгөлд нь онцлон оруулсан нь энэ киноны гол зорилгыг шууд илтгэдэг билээ. Учир нь 1911 оноос хойш төрийн далбаандан соёмбон залсан монголчууд 1940 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр соёмбгүй далбаатай болсон билээ. 1945 оны 7 дугаар сард л Яалтын баг хурлын жинхэнэ шийдвэрийг сонсч бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнол эргэлтгүй баталгаажсныг сонссон хорлоогийн Чойвлсан яг наадмаар 7 сарын 10-нд баг хурлын тэргүүлэгчдийн хурлын яаралтай хуралдуулж төрийн далбааг шинжилэн Соёмботойгоор зохиох шийдвэр гаргажээ. Харин 1940 онд Соёмбыг төрийн далбаанаас хассан гол буруутан байж болзошгүй зөвлөлтийн удирдлага болон ард түмэнд энэ киног Монгол гарснаас ердөө 1 сарын дараа бүрэн орос орчуулгатайгаар төлөвлөжээ. Чойвлсангийн шууд даалгавраар киноны зохиолчор ажилласан Бямбын Ирэнчин яагаад өөрийн эцгийн талын удмын Цогтотайжийн тухай кино бүтээж түүний гарт огт мандаж байгаагүй Соёмбот тугийг атгуулж түүхэн том алдаа хийсний гол учиг энэ билээ. Соёмбын талаар мэдхийн дээр мэдж судалсан Бямбын Ирэнчин болон Цэндийн Дамжинсэр нарт төрийн эрднийг ямар ч хамаагүй аргаар тухайн цагт зохицуулсан тайлбар хийгээд эргэн залхал чухал байсан юм а. Бусад бүх ёс заншил эд үлэгтэй холбоотой асуудлаар киноны турш зөвлөхөөр уйггүй ажилласан Ирэнчин өөр ямар ч гаргаагүй билээ. Монгол соёлын төлөө насан турш тань нугаршгүй зүтгэж байж болох бүхий л доромжлол зүдгүүрийг амсч Монголын тул гэсэн чин зоригон авч үлдсэн энэ хатан зоригт бэлгүүн номч эхийн улаан тусал талдан аваа ээжийн шууд удмын хүн байсан билээ. Өндөр гэгэнийг хөхүүлж төрнүүлсэн тэр аваа ээжийн хазгар өвгөний явдалд суурилсан номын аядан хазгай бурууд тооцож ирсэн манжийг төссөн шийдвэр хазайсан үйл эдийг зөвд ургуулсан өндөр гэгэн түүх хазайлган алдаа хийж соёмбон авч үлдсэн өвгдийн ухаан хазгай номын хараагаар зөвдөж хазгай ингэрн номын ээл болдог. Хазайгаагүйг хазайлгадаг бэрх цаг үе. Юутай онцтой, юутай хоосон чанарын жөөрөн хоосон чанартай яруу ээтрээтэй харваа. Өндөр гэгэний гайхамшигт бүтээлүүд Бурханы урлалын тгийг эвдэлсэн үү гэсэн асуултад тавигддаг. Тэг эвдэлгүй Монгол ухаан гоо сайхныг урлсан гэж хариулдаг. Тэгээр сэтгэх, тэг ягштал баримтлах нь урлаачийг барьж хүлсэн хэрэг биш ээ гэж өнөө цагийн Бурханы урлалын ухааны судлаачид үзэх болжээ. Тэгд суурилсан урлалда бүтээгчийн хувь үзэл биш сансар хорвоогийн нарийн бүтэц мөн чанар өөрийн сэтгэлийг таних бясалгал үүсгэх нь гол. Тэгд захирагдсан хүмүүний сэтгэл амгалан байна. Урлахуйгаар дамжиж үнэмлэхүйг таних. Урлахуй бол зүй тогтолт ертөнцийн тэгш хэмт сэтгэлгээ.
цагийн хүрдний номлолын мөн чанарыг агуулсан Соёмбот тамгын махбодыг үсэгт багтааснаар зөвхөн тамга биш үсгийгч харах, унших, бичих бүрд адистэд авах шидтэй болсон нь өндөр гэгэний уралхын гайхамшиг юм а. Мэргэд бүтээхэд хялбар өгүүлэл цөөн гүн утга бүхий онс хэмээжээ. Өндөр гэгэн өөрийн бошголомдондэн миний Соёмбо замб төв даяар төгн хэмээн зарилгалсан ёсоор өнөөдөр Соёмбот туг мандаагүй төв үгүй болж сансрын захгүй хязгаарт хүртэл залагдсан билээ. Өнөөдөр 3 дөлтэй гал мэт дөрслөх болсон нарийн биеийн бэлэгдэл надаа гэхэд л 1945 онд Шин далбааны загвар батлагдах хүртэл Соёмбын оройд тогтвортой залгасаар ирснийг түүхэн олон их сурвалжаас харж болно. Монголчууд үүнээс илүү төрийн сүлд зохиох магадлал үнэндээ үгүй. Тэгэхэд тусмаа анх зохиогдсон тиг харьцаагаар нь залж гэмээн төгс авшиган өгнө. Учир нь үүнийг эгэл хүний оюун ухаан биш орон зай цаг хугацааг гэтлэгсэн дээд бэлэг бүтээсэн билээ. Гагцын дүрээр олон бүжиглэлийг зохиож үдсэн төдийгөр сайн мөрийг өгөн зохиохын дээд Соёмбо. Энэ бүхний эцэст нэг л асуулт үлдэнэ. Хамаг амьтны тусын тулд бүтээл буян үйлдэхийг эрхэмлэгч хоосон чанарыг номлодог Бурхны номын оройд хүрсэн өндөр гэгэний хувьд яг тодорхой Монгол орон Монгол түмэн онцгой чухал уу? Яагаад? Ихээр дамжуулж бусдыг энэрх сэтгэлд өөрт нь агааргүй мэт Бурхны шашны гүн ухаанаар хов хоосон бүгд адилхан каотик юм а гэсэн ийм зүйл байх нь өөрөө Буддийн гүн ухааны тасрамтгай гэдэг туйлшрал юм байна. А нөгөө талд нь бүгдийг би эх оронч гэж үзэж зөвхөн Монгол хүн төвдүүд хаавах уу манч хамаагүй шүү гэд ингэж үздэг үзэл мөнхөд барих үзэл. Бас нэг хитээдсэн үзэл. Тэр энэ хоёрын дундаас буюу хослуулан зохин баригдах сэтгэл бол нэг талдаа бүгдийг инэрэн нэгүүлсэх сэтгэл байхын хамт нөгөө талдаа тэр нь өөрөө тэр их содл гэдэг дээр төвлөрч барьцаалагдчихэж энэ хоёр хоорондоо хол их мэд сэтгэлийг төрүүлэх хамгийн гол үндэс бол одоо энэ эх орны тухай үзэл санаа. Өндөр гэгээ маань тэр хүнд хэцүү цаг үед бүхнийг их мэд хайрлан нэгүүлсэж улс орныхоо ирээдүйг хойчийн төлөө хүн бүр залбирч байсны хуурамгүйгүй үүлийн үр шүтэн барилгын хүчээр өнөөдөр хотолцуулган бүрдэлсэн Монгол улс маань оршин тогтнож байгаа юм аа. Дээрээс нь өндөр гэгээн зам оцны хамгийн том тодрон гарч ирж исэн төвдөд нэр алдарн цуурайтахад эхний болж исэн зүйл бол тэр өөрөө төрсэн бэлэг бэлгүүнээс гадна Чингисийн одоо тэр язгуурын алтан ургийн Түшээд хаан гомд оржийн хөвөн буюу Монголын одоо үе удам дамжиж ирсэн язгуурын хаадын тэр эцгийн алтан цус одоо өөрөөр нь явж байгаа гэдэг зүйл өөрт нь бол амьдралынхын туршид нь мөнхөд хажууд нь явж исэн гэдгийг бол бид нар харж ах хэрэгтэй. Өөрийн мөнхөгийг гэтэлж өрөөлийн тусад хичээсэн төг төмөн зөв сэтгэлийн цогц 3 цагийн суу эрдэм эх орны адистээр ялгуугсан хүч болон эх орн дээд адистэд хайрлагч.
Ээжээ хэн хоргоо гардаг шиг хоргоо нэжээ гардаг юм. Яалаа гэжтэй миний хүү. Ээжтэй гологдох үргэж байхаас ижээгээ голдог үргэж хаа байх вэ? Миний хүү их орон өвөг дээдсээ голдгүй. Их орон өвөг дээдстэй гологдохгүй сайн хүн болоорой. За юу? За ээжээ. Ээжээ орхоо хөөж байна. Solvan,